Дараагийн мэдээг танилцуулъя. Израиль улс Газын зурвасад дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох зорилгоор Хамас бүлэглэлтэй гэрээ байгуулахаар болсон байна. За энэхүү хэлэлцээрийг энхийн 1-р үе шатны хэлэлцээр гэж үзэж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын боловсруулсан 20 зүйлтэй эхийн гэрээ гарсан байгаа. За энэхүү хүрээнд бол эхний үе шатны хэлэлцээрийг энэхүү гарын үсэг зурж баталгаажуулах болсныг мэдэгдэж байна. За хоёр улсын хувьд Египтийн Шарим эль Шейх нэртэй хотод бол 3 өдөр үргэлжилж яриа хэлэлцээ хийсэн. За үүний үр дүнд Газын зурвас болж байгаа энэхүү дайн байлдааныг зогсоох зорилготой Хамастай гал зогсоох хэлэлцээрийн эхний шатны гэрээг эцэслэн баталж гарын үсэг зурсан байна. За ингэснээр 2 жил үргэлжилж байгаа энэхүү дайныг зогсоох боломж нэгдэж байгаа юм. Энэхүү хэлэлцээр нь түрүүний дурдсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар явагдаж байгаа. За Газын зурвасад Палестины хоригдлуудын бол суллан. За үүний хариуд Газын зурвасд үлдсэн байгаа Израилийн 20 олзлогчдыг 72 цагийн хугацаанд суллахаар болж байгаа юм байна. За мөн Трампын хэлснээр Израиль цэргээ бол тохиролцсон шугамын дагуу татгаар бэлдэж байгаа юм байна. Израилийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдгдснээр энэ асуудал бол Израилийн засгийн газар хэлэлцээрийг сойрхон баталгаар санал хураалт явснаас хойш 24 цагийн дотор гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болно. За энэ 24 цагийн хугацаа дуусны дараа Израилийн олзогчдыг суллах 72 цагийн хугацаа эхлэх юм байна. Хэвлэлийн төлөөлөгч мөн мэдэгдэж байгаагаар суллагдах хоригдлуудын дунд Палестины удирдагч Марван Барагути байхгүй. За энэ нь магадгүй палестинчүүдийн дургуутслыг хөрвүүлэх магадaltaй гэж үзэж байна. За энэ хэлэлцээрийн дагуу цэргээ буцаан татсны дараа Израиль Газын зурвасын тал хэсгийг хяналтандаа байлгасан хിവэр байх ийм тохиролцоонд хүрсэн юм байна. Аль Жазира телевизийн ахлах судлаач, улс төр судлаач Марван Биширагийн хэлснээр хэлэлцээрийн эхний үе шат урагшилж байгаа сайшаалтай гэвч Хамас болон Израилийн хооронд ноцтой шийдвэрлэх санал зөрүүлэлттэй асуудлууд байгаа юм байна. За үүнд бол Израиль цэргээ гаргах хугацаа цар хүрээ Газын зурвасын дайны дараах засаг захиргааны бүтэц Хамас бүлэглэлийн хувь заяаны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогор олон нийтэд ил тодорхой болж тохиролцоонд хүрээгүй байгаа юм байна. За мөн хэлэлцээрийн 2 дахь үе шатнд Израиль цэргээ бүрэн гаргах нь за мөн Хамас зэвсгээ хураалгах хэсэг за Газын зурвас дахь аюулгүй байдал за тэнд ямар засаглал байрлах вэ гэдэг дээрх шин зохицуултын талаарх мэдээлэл бол одоогийн байдлаар тохиролцоогоор тодорхой болж чадаагүй байгаа юм байна. За гал зогсоох тухай мэдээг бол олон нийт талархан хүлээж авсан. За ялангуяа дэлхийн олон нийт бол энэ дайны үйл ажиллагааг түргэн зогсоох ёстой гэж үзэж байгаа. За учир нь гэвэл 65 мянган гаруй палестинчүүдийн амь насыг авч утсан энэхүү дайн үргэлжсээр байгаа. За үүний улмаас зөвхөн хүмүүс амь насаа алдахаас гадна олон мянган хүн өсвөлэн бусад хүмүүлгийн хямралт бол өртөөд байгаа. Тийм учраас бол олон нийтийн зүгээс энэхүү дайныг зогсоохыг хүсэж байгаа. За тийм учраас энэхүү яриа хэлэлцээрийг талархан хүлээж авсан байна. За тухайлах юм бол нүүб ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш мэддэгтээ нүүб тусламжийн хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, сэргээн босох хүчин чармаалтыг ахиулахад илүү их анхаарч ажиллана гэж мэдгдсэн. За Газын зурвасын хувьд бол энэхүү нөхцөл байдлыг арилгах шаардлага үүссэн. За Израилийн 2 жилийн туршид хийж байгаа дайн дайралтын улмаас тусламжийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон байдалтай байгаа. За үүнд бол дэлхийн олон нийт за тэр дундаа энэ хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг хүмүүс Израилийн явуулж байгаа үйл ажиллагааг геноцид буюу хомроглон устгах үйл ажиллагаа гэж тодорхойлж байгаа. За үүнийг бол зогсоох шаардлага үүсч байгаа юм. За энэ хэлэлцээртэй холбоотойгоор зарим нэгэн шинжээчд бол бас сөрөг ийм байр суурийг бол илэрхийлж байгаа юм. За яагаад вэ гэх юм бол инх тайван доктортой байдалтай холбоотой асуудлаар талууд маш зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг. За энэ нь бол гэрээ хэр урт настай байх вэ гэдэгт бол гол нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байна. За ойрхон дорнодын талаар улс төр судалдаг Омар Бадарын хэлснээр Аль Жазира цугт мэдгдсээр өнгөрсөн 1-р үе шатны хэлэлцээр бол олзны солилцоо Газад болж байгаа томоохон алдлагыг зогсоох хүмүүлийн тусламжийг нэмж оруулахыг зөвшөөрч байгаа үйлдэл юм. За энэ бол геноцидыг дахин сэргээх хэсэг талаарх ямар нэгэн тохиролцоо хийгдсэн нь бол тодорхой бус байна. За мөн Израиль Газ цэргээн босгох үйл ажиллагааг үнэхээр явуулахгүй гэдэг нь бол одоогийн байдлаар тодорхой бус байна гэж мэдэгдэж байна. За ямар ч тач бол талууд тохиролцоонд хүрч эхний алхмаа хийсэн явдал нь бол энэ дайныг эцлэх тодорхой ийм чухал алхам хийгдсэнийг харуулж байгаа юм. За цаашдаа нөхцөл байдлыг хэрхэн өрнөхийг ажиглах үлдэж байна.